Сайн байна уу үзэгчдээ бид та бүхнийг Монголын багийн ахлагч Батэрдэн гоотой уулзуулж байна. Тэгээд сэтгэл өндөр агаах тийм ээ 2 алт 1 мөнгөн медаль бүсгүйчүүд танд багаараа хөрөл медаль авлаа шүү дээ эхний өдөр. Тэгээд өнөөдөр их сайхан байна. Манай Монголын баг тамирчид Хямарта, Цогцолбоотой амжилт аривантай сайхан энэ Азийн 17 дугаар наадмыг эхлүүлж байна. Өглөө манай буудлагын баг тамирчид багаараа хөрөл медаль авч энэ амжилтын бохог салхийг хагалсан. Тэгээд манай Сагсан бөмбөгийн баг тамирчид ч гэсэн өнөөдөр сайхан тоглолт үзүүллээ. Гонконгийн багийг 10 гаруй оноогоор илүүгээр одоо 4 үе тоглоход хойдсон. За ингээ манай жудочид өнөөдөр үнэхээр гайхамшигтай сайхан амжилт гаргаж байна. 2 алтан медаль, 1 мөнгөн медаль авлаа. Энэ бол үнэхээр сайхан байна. Энд ажиллаж амьдардаг бас эх орноосоо Монголын тамирчдыг дэмжихээр ирсэн олон сайхан хөгжөөн дэмжигчид олон хүмүүсийн энэ уухайн төрлөгд доор манай тамирчид үнэхээр сайхан амжилт гаргалаа их баяртай байна. Ингээд одоо Монголынхоо спортыг дэмждэг спонсорлдог байнга дэмжиж байдаг нийт ард түмэнд Вейнамын спортыг дэмжиж байдаг төрийн байгууллагууд манай одоо төр засаг манай жудогийн энэ амжилтыг гаргахад хичээн зүтгэж байгаа жудогийн холбооныхоо хамт олонд ер нь одоо бүх энд сэтгэлээ зориулсан бүх хүмүүст баяр талархал авраг. Энэ гайхамшигтай сайхан амжилтаа гаргасан нийт тамирчидаа амжилт хүсье. Тамирчидаа баярлалаа. Сайхан байна. Баярлалаа та бүхэнд.